Монголчуудын оюуны соёлын нэгэн чухал уламжлал болсон Номын баяр Монгол Улсын ерөнхийлөгчийн Эвэлдор 37 дахь удаага улс орон даяар зохион байгуулагдаж байгаа юм. Дархуул аймгийн энэ жилийн Номын баяр залуучууд театрын төв талбайд илүү их уншийн уриатаагаар дэлдэг хэлээ. Бүх нийтийн уншлагыг дэмжих Номын сангийн өв сан гарвжуулах, хүүхэд залуусын сурах ирмэлцэлд дэмжлэг үзүүлэх, Номын гэрдмийг түгэнд илэрүүлэх зорилгоор зохион байгуулагдж буй. Тус арга хэмжээний нээлт аймгийн ахмадууд ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын карнавал жагсаалаар эхэллээ. Энэ удаагийн хаврын номын баярт маань хамгийн онцлог зүйл маань ерөнхий боловсролын сургуулийн маань хүүхдүүд болон Дархуул аймгийн Дархан сумын ахмадын хорооны хамт олон маань өөрсдийн хамгийн дуртай зохиолынхаа дөрүүдэд хувирч ирж бас ингэж карнавал жагсаалыг өргөтгсөн байдлаар хийж байгаа. Тэгээд энэхүү арга хэмжээнд нийтдээ бараг 10 гаруй сургууль ахмадууд маань бүх 18 багасаа салбаруудад татаад ингээд бүгдээрээ жагсаалаа амжилттай хийлээ. Мөн энэ удаагийн онцлог бол бид бүхэн энэ жил 90 хүүхэдтэй нөлөөлөл буюу мөн номын санчтынхаа оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аль болох нөгөө сургуулиудтайгаа номын клубүүдтэйгээ хамтарч олон нийтийн ажлуудаа дандаа хуваарлж яг ингэж зохион байгуулсан. Тэгээд энэ маань бас нэлээд үр дүнтэй болох юм байна гэдгийг ч бид бүхэн бас нөгөө зохион байгуулалтынхаа явцад бас харж байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд мөн Улаанбаатар хотоос маань зохиолчид хэвлэлийн компаниуд хүрэлцэн ирсэн. Дархуул аймгаас маань мөн номын худалдаанаас эрхлэгчид болон угийн бичгийн сургалт хөтэлдэг өөрсдөө зохион байгуулдаг хүмүүс номын худалдаатайгаа оролцож байна. Соёл урлагийн байгууллагуудын тухайд гэвэл хүүхдийн номын ордон маань аль биесээр яг номын баяр тогтмол оролцдог. Соёлын байгууллагууд маань энэ жил шарын гол болон хонгор сумын соёлын төвийнхэн маань мөн хамтран бид нартай үйл ажиллагаагаа зохион байгуулад ингээ байж байна. Тэгээд нийтдээ энэ хүн номын баярыг маш олон хүний хүч хөдөлмөрөөр өөрсдийнхөө ур ухаанаар ингэж бүтдэг учраас энэ хүн номын баярыг зохион байгуулахад хамтран ажилладаг аймгийн засаг даргын тамирын газар, засаг дарга аз жаргал болон бусад холбогдох хэлтс агентлагууд, залуучууд театрын хамт олондоо мөн талархал илэрхийлье. Энэ үеэр 5 дугаар сарын 17-наас 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан үндэсний Номын баярт шилдэг уншигч ангиар шалгарсан 2 ангид аймгийн засаг даргын шагналыг гартууллаа. Номын тэмдэглэлийн улсын уралдаанд амьтдын тухай 50 ном уншин тэмдэглэн бүтээл хийж 2 дугаар байранд Дархуул аймгийн оюуны ирээдүйн сургуулийн 4-ийн 9 дугаар анги, Номын сайн нөхөр улсын уралдаанд Дархуул аймгийн хятад хэлний гүнзгийр үүсэн сургалттай Цайхан сургуулийн хулан багштай 7А анги тус шалгарчээ. Манай бага ангиас эхлээд ном уншсан. Тэгээд номын сайн нөхөр насад авчийн хэмрэгдэн болоход ердөө 1 жил зарсан. Тэгээд сая бас нөгөө улсын шагнал авахд бас багагүй хугацаанд зарсан. Зөвхөн амьтдын тухай тэгээд 40-од гаруй ном уншсан. Манай ангийнхаа сургууль дээр ном уншаад тэгээд багшаараа уншууд зарим үед уншуулад гэртээ очиод өөрсдийнхөө номыг уншаад тэгээд анги дээр ирээ тэмдэглээ тэгээд гэртээ бас тэмдэглээ хийдэг. Ном уншуул ухаан тэлээд амьтдын тухай ертөнцийг ойлгоод амьдралын гол зорилгыг ойлгож авсан бид нар. Бид эдгээр хар шүүрийн цагаан төв гэдэг намаар номын тэмдэглэлийг хийсэн. Улстай бол 2 дугаар ангид ороод манай ангийнхан их ном уншдаг. Бараг сарын хугацаанд номоо уншиж тэгээ номын тэмдэглэл хийсэн. Ном уншсан ертөнцийг харах тэгээд сонирхолтой зүйлийг мэд хамгийн гоё. Миний уншсан номнуудаас хар шүүрийн цагаан төв нь хамаагүй сонирхолтой бодит төгс сэтгэлсэн болохоор залын эд үзтэй ном. Найзуудаа таад ном уншвал ертөнцийг харах цонх мөн гэдэг үгийг мэддэг байх. Тэгээд дандаа тэрийг хэлдэг чийсэн өөртөө биелүүлдэггүй. Тэгээд тийм тул ном уншиж үгийн баялаг ихтэй болцгоё. Талбай номын худалдаанд Улаанбаатар хотоос аз хур номын их дэлгүүр зохиолч, хүүхдийн номын зохиолчид өөрсдийн сор болсон бүтээлүүдээс худалдаалж байна. Номонд хайртай ном сонирхогч та бүхний